Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 78 жилийн ойн өдөр. Уг өдрийг жил бүр тодорхой урьянд ор тэмдэглэж, хүн төрөлхтний эрүүл мэндэд тулгамдж байгаа асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн төлөө хамтдаа шинжлэх ухааны талд зохисон юраг дэвшүүлж, эрүүл тэнцвэртэй хооллох, өдөр тутамдаа 30 минут хөдөлгөөн хийх, стрессээ удирдах, сайн унтаж амрах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах, хорт зуршлаас татгалзахыг уриалжээ. Нийслэлийн төв талбайд хаврын баярын үйл ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр хүүхэд багчуудад технологийн суурь мэдлэг олгох, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд зорилго бүхий UB Robot 2026 тэмцээн эхэллээ. Тэмцээнд Улаанбаатар хот 5 аймгийн ерхий боловсролын сургуулийн 600 гаруй сурагч роботын 14 төрлөөр өрсөлдөж байна. Улсын хэмжээнд Улаанбархан өвчний дэгдэлт 408 дахь өдрөө үргэлжилж, өдөр тутамд халдвар нэмж бүртгэгдэж байна. Энэ сарын 7-ны өдрийн байдлаар 23 тохиолдол шинээр нэмж бүртгэгдэжээ. Ингээд нийт өвчлсөн хүний тоо 14585 боллоо. Халдвар төвчин судлалын үндэсний төв болон аймгийн эмнэлэгт нийт 68 хүн хэвтэн эмчилүүлж байгаагаас 5 хүн хүнд байна. Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар менингококк халдварын 7 өвчлөл батлагдаж, 1 хүн нас барлаа. Үүгээр уг өвчний улмаас нас барсан хүний тоо 3 боллоо. Өвчлөл Улаанбаатар хот болон Дархан уул, Ховд, Увс аймагт бүртгэгджээ. Насны хувьд 6 сартаагаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66.7% нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Улсын хэмжээнд онгорсоор 2 сая орчим зөрчлийг хэрэг бүртгэгдэжээ. Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин, танхаарах зөрчил 2 дахин, гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19.2%-аар, хулгайлах зөрчил 4 дахин өссөн байна. Харин олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах зөрчил 38.9%-аар, хүний биед халдах зөрчил 10%-аар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 3.6%-аар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 36.9%-аар тус бурчээ. Улаан удийн загвар өмсөгч Валентинас Сотнич Хятадын загварын 7 хоногт өөрийн уралсан хувцсны цуглуулга танилцуулжээ. Түүний уралсан хувцас бүгд найрамдах улсын түүх уламжлал соёлыг шингээхийн зэрэгцээ. Хувцас загварын бүхэл элементийг багтаажээ. Валентина ертөнцийн мисс тэмцээнд 13 дугаар байр эзэлсэн амжилтын эзэн. Хамгийн сүүлд тэрээр Азийн мисс ба Оросын мисс гой сайхны тэмцээнийг хөтөлжээ. Одоо түүхээр дамжуулан Брадус Хятадын загварын тайзнаа гарч байна. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.